Энх тайван эвнэгдлийн агуулгаар ерөнхийлөгч хүрэлцэх зохионгуулын иргэшээж байгааг талархан сайшаахан зүйд нийцнэ. 10 дугаар богдын маань Үлмий бат оршиж гэгэн тоолол нь эхэллээ. Итали язгуурт Аргентины иргэн католик шашны тэргүүн гэгэн Ширэтлам Францис Монголд Үлмий тавилаа. Өнөөдөр 9-р сарын 1 өнөөдрийн энэ өдөр тооллын энэ цаг хугацаа дэлхийн эв нэгдэл оюун санааны нягтралын өдрөөр ойлгогдож байна. Шашин бол эцсийн бүлэгтээ эв нэгдэл, энх тайванч оюун санааны бүрэлдэл юм. Монгол өнөөдөр дэлхийд энх тайван эв нэгдлийн агуулгаар харагдаж сурталчлагдаж байгаа энэ үйл явцыг ерөнхийлөгч хүрэлцэх зохионгуулын иргэшээж байгааг талархан сайшаахан зүйд нийцнэ. Монгол орон өөдлөн дэвжих, ертөнцид сурталчлагдах, ардчлал эрх чөлөөний бодит эндэр болж байгаа энэ үйл явцыг эртний ерөөл гэж үзэх нь зохино. Буюу канаас ихтэй урилах хэмээн бид зуныг үдэж, намрыг эхлүүлэн ярив да. Зөвхөн энэ наргааныг хөхүүлэн бадраахтал монголчууд бид нэгэн цагт ерөөл бэлгийг хураасан, ертөнцийг эзэгэнсэн түүхтэй ард түмэн гэдгээрээ бахархах. 10 дугаар богд мандан гэгэн ширээт айлчлан буй энэ цагдор монголчууд оюун санааныхаа хувьд нэгдэн эх оронд буй элдв түүтгэрийг дарах оюун санааны нэгдлэр эрчимжих учиртай юм. Хариуцлах, сахилах бат ёс зүй эрх тэгш байдал, засаглалын сайн тогтолцоогоор дэвжин, нин шинээр нийгмээ хянан тохиолдуулж, нийт цугаар зөв амьдрахын олон талыг эрхшээх шаардлагыг бий болгон мөрдөх хэрэгтэй юм. Хэдийгээр нийгэмд тулгай зэлгийн эрхтэн мянгатангуудын завхрал, материаллыг болоод оюун санааны ядуурл нүржсэн ч бас сайн үзэгдэл үлгэрлүүд гараад л байна. Хөгжлийн банкны асуудлыг шийдэж чадсан, шүүх ажилласан, ямар нэг байдлаар дэвшигдэх хөдөлгөөнөөр хүмүүс төрд үр зээлээ төлж байна, хариуцлагажж байна. Гарамж ав, бэлэгт нарын төрийн түшээ явсан аюулслаг бизнесмэнүүд хэдэн зуун тэрбумаар нийгмийн дэвшилттэй маш чухал үйлдвэрлэлийн төслүүдийг босгоод бүтээгээд зээлээ нэр төртөө үнэн сайнаар төлн нийгэмдээ манлайлал үзүүлж байна. Ерөнхий сайд адлуулан зэмлүүлээд хариуцлагыг шаардсаар Нямбатар гэдэг хүн нүүрсний сонсголыг явуулахаар ажиллаж байна, чармааж байна. Нүүрсний улгаад холбогдохстыг юутай ч шүүхийн танхимд оруулж ирж байна. Шүүх ажиллаж байна, шүүгдэгсэд ч үннээ ярих шиг байна. Нямбатар хэлж байна лээ. Энэ намар ерөөс мөдгөн төрийн өмчт компаниудыг цэгцлэн, урд өмнө хийж байсан бүх гэрээ хилцлийг гаргаж нийгэмд нээлттэй болгоно гэж байна лээ. Энэ нь хэрэг дээрээ цахим хөгжлийн сайд учрлын хийгээд байгаа ажил. Төрийг үнгүйдүүлсэн, төрийг харлага харагдуулдаг олон шалтгаан бол ил тод бус байдал, хаалттай мэдээлэл. Үүнийг залуу сайд Нямсрын учрал тун дорин онцлож, аливаа бүх босромгийг илэрхийлэх мэдээллийг нэг үгээр хэлбэл явж ирсэн түүхийг гаргаж, санах хойг хариуцлагын агаарыг цэнгэг болгож байгаа гэж харагдаж байгаа. Үерийн бүсэд хэн байшин барив, ямар зөвшөөрлөөр, ямар хийдлээр хэний гараар, хэний үзгээр ирэх болж хориглогдсон газруудад хэн газар олгоос ахуулаад, нийгмийн санах хойг шилэн болгож, ил мэдээлэл дээр иргэн дүгнэлтээ хийж, нийгмийн болох бүтэхүйг онцлох боломжийг цахим яам олгож байгаа. Ингэж ил мэдээлэл дээр эрүүл дүгнэлт гараад эхлэх нь нийгмийг илаашуулах, чухамдаа хариуцлагын оюун санааны нэгдэл эрчимжиж байгаа юм. Энэ учраас Нямсрын учрлын үйлс нийгмийг гэрэлтүүлэх талаасаа 10 дугаар богдын мандал гэгэн Ширэт-ламын айлчлалтай агуулга адил гихнээ нь хэлсүүл болно. 9-р сарын 1 боловсрол соёлын үүд нээгдэж байгаа өдөр. Улс оронд болж бүтэж байгаа юмс бас байна. Үргэлж ивэр хошуулж болохгүй.